За байнгоор бол ажлын хэсэгтээ бас нэлээд уялдаатай ажилд саналуудаа бас нэлээд ярилцсан байгаа. За байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үндэслэлийн эцсийн хэлэлцүүлгийг хамтдаа хэлэлцэж байна. За тодорхой иргэдийн бас нэг оролцоог хэрхэн хангах вэ гэдэг дээр анханасаа нэгэн сайн байр суурь илэрхийлээд явсан байгаа. За тэгээд одоо бас энэ орж ирж байгаа эцсийн хэлэлцүүлгийн төсөл дээр бол тухайн төслүүдийг 3 ангилаад зэрэглэлийн хувьд бол одоо байгаль орчинд нөлөөлж байгаа эрсдлийн байдлаар нь хамгийн өндөр эрсдэлтэйг нь 1-р зэрэглэл гэж тооцоод за 2 болон 3-р зэрэглэл дээр нь бол бас арай одоо байгаль орчинд дунд болон бага нөлөөлөлттэй байна гэдгийг нь наривчлаад за ингээд аль зэрэглэлээр нь ямар процессор явах вэ гэдгийг наривчлан бас оруулж өгсөн. За ялангуяа бидний гол анхаарал хандуулах ёстой байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээрээ хамгийн өндөр эрсдэлтэй томоохон уул уурхайн төслүүдийг иргэдийн нийтийн хурлаар бас оруулж хуралдуулдаг байх ёстой гэсэн ийм зарчмын байр суурийг бас ажлын хэсэгт бас одоо гаргаж байнгын орон дээр бас дэмжихээр болсон. Гэхдээ тодорхой бас нөхцөлтэй бас байгаа. Тэгэхээр энэ нөхцөл нь юу вэ гэхээр иргэдийн нийтийн хуралдах хугацааг 30 хоногийн хугацаанд бас ингээд зарлаад ингээд энэ 30 хоногийн хугацаанд бол иргэдийн нийтийн хурал тухайн төслийг хүрээнд бас одоо хэлэлцээд өөрсдийнхөө одоо саналыг бол хөргүүлнэ. За ингээд энэ хөргүүлсэн санал нь дэмжсэн ч бай, дэмжигдээгүй ч бай, ямартай ч одоо хэлцэх ёстой гэдэг ийм байдлаар бол орж байгаа. За ер нь цаашдаа иргэдийн нийтийн хурал болон нөлөөлийн бүсийн иргэд тухайн бүс орон нутаг төсөл хэрэгжих бүс орон нутагт одоо амьдарж байгаа иргэдийн хувьд бол оролцоотой байх гэдэг энэ үзэл санааг бол бас одоо тал талаасаа хангасан ийм зохицуулт бол яг болсон. Тэгээ эннийхээ бол хэрэгжилтэн дээр бид бүхэн анхаарах ёстой. Орон нутгийн удирдлагууд за мөн одоо бас иргэд маань бол одоо энэ 30 хоногийн хугацаанд багтаж хуралдах ёстой ийм одоо бас байдал руу бас орж байгаа. Үүнийг одоо бас хаана их сайн анхаараарай. Нэг талдаа эдийн засагт чухал өр нөлөөтэй төслүүдийг бас явуулах хэрэгцээ байгааг бас бид нар өгөөсөж болохгүй бас байгаа. Нөгөө талдаа иргэдийн мэдэх энэ эрхийг одоо бас бид бүхэн бүрэн дүрэн хангах ёстой ийм зохицуулт байгаа. За тэгэхээр нөлөөлийн бүсийн иргэдээс санал авах нь байна. Иргэдийн нийтийн хурлаар бас одоо оруулж хэлэлцүүлж байж энэ 1-р зэрэглэлийн боيو өндөр эрсдэлтэй энэ төслүүд бол цаашдаа явдаг болох нэ гэдэг ийм нарийн зохицуулт бас байгаа. Тэгэхээр энийг бас одоо аль талтай сайн ойлгоод асуудлаа одоо бас цаг хугацаанд нь хуралдаж мэдээлэлээ бас өгөөж явдаг энэ байдал руу бол цаашдаа орох нь байна гэдгийг бас мэдээлэл болгож бас хэлье. За ер нь томоохон төслүүдийн үр өгөөж нь хаана байна вэ гэдгийг иргэд асуугаад байгаа. Суур үндсэндээ одоо орон нутагт нь үр шимийг хүртээх за энэ одоо баялагийг ашиглуулсан тэр бүс орон нутагт нөхөн сэргээлтүүдийг хийх за тодорхой одоо бас эдийн засгийн үр өгөөж нь тэнд байгаа иргэдтэй бас очдог болох энэ зохицуулт бас зохицуултгүйгээр бас хിവэрээ бас байгаа. Тэгэхээр энийг бол цаашдаа бусад хуулиуд дээр бол анхаарлаа хандуулж бас тодорхой хувь хэмжээнд дээр бас бид хүн зайлшгүй ярих шаардлагатай бас байгаа шүү гэдгийг би бас анхааруулж хэлье. За асуултуудаа аваад тодорхой саналуудаа гаргаад дэмжигдсэн учраас би зүгээр энэ дээр одоо бас үг байдлаар бас хэлж байгаамаа. Тэгээд хэрэгжилтэн дээр бүгдээрээ анхаарад явъя. За баярлалаа. Үг гэлээ.